За сайн байцгаана уу? Та бүгдтэй энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр матхаа агштайгаа бид хоёр дараагийн чухал сэдвээр ярих болно. Phoenix Academy маань 4 сарын 4-нд одоо анхныхаа сургалтыг эхлүүлэх гэж байгаа. За энэ сургалт маань болохоор 6-аас 14 настай болоод 15-аас 18 насны хүүхдүүдэд зориулагдсан ийм хоёр хуваагдсан бүлэг сургууль байгаа. За тэгээд энэ сургуультаар болохоор хүүхдүүдтэй болохоор өөртөө итгэх итгэл гэдгийг нь ойлгуулна. За уран сэтгэх, өөрийнхөө энэ авяас чадвараа мартчихсан байгаа бол нээж илрүүлэхэд нь туслана. Мэдж байгаа бол тэрийг нь улам илүү дэлгэрүүлж хөгжүүлэхэд нь туслах. За тэгээд энэ сэтгэл зүйн бодлын хүч гэдэг зүйлийг бас ойлгуулна. Сэтгэл зүйн дархлаа, сэтгэл хөдлөлөө удирдах сурах ч юм уу. Тэгээд бас бүр цаашлуулаад тэгээд ингээд хүн гэж юм бэ? Бид нар яагаад одоо энэ дэлхийд төрдгийг амьдралын утга учир гэж юу вэ? Энэ бүх зүйлүүд одоо тохиолдсон болоод байдаг юм уу? Эсвэл нарийн утга учиртай болоод байдаг юм уу гэдэг ч юм уу. За энерги гэж юу юм? Даалт ертөнц гэж байд юм уу? Байдаггүй юм уу? Гэдэг ч юм уу, тийм ээ. Ингээд ерөнхийдөө сургалт маань болвол ингээд сараар ингээд дахиад явах болно. Тэгээд тэр ахих төвшин болгонд хүүхдүүд маань ингээд энэ хорвоотой танилцсанаа энэ одоо маш чухал мэдлгүүдийг одоо бид нэр хүүхдүүдтэй багаас нь олгох хэрэгтэй байна. Яагаад гэвэл одоо нийгэм маань бол одоо маш дараагийн шинэ ирнэлүүгөө явж орж байна. Одоо хин ч ерөнхийдөө бол ирээдүйн одоо нийгэм маань яг одоо ямар байх вэ? Одоо ямар ажил одоо баг ирээдүйд их эрэлт хэрэгцээтэй байх уу гэдгийг ч одоо хүмүүсүүд ерөнхийдөө ихэнх нь бас мэдэхгүй л байж тээ. Гадарлахгүй шүү дээ. Одоо бид нар чинь цоо шин нэг дараагийн халтан үе гэдэг одоо 5D хэмжээс буюу халтан үе рүү явж орж байгаа болохоор одоо маш ийм сонирхолтой цаг үед бид нар амьдарч байна. Тийм болохоор хүүхдүүдээ бид нар одоо энэ одоо 5D халтан үе рүү орж байгаа шинэ нийгэмд нь бас өөрсдөө одоогийнхоо ойлгож байгаа хэмжээгээр бас хүүхдүүдтэй нэмэр болёо гэдэг үүднээс одоо энэ сургуулийг нээж байгаамаа. Тийм болохоор мэдээж хэрэг одоо энэ сургалтыг яагаад эхлүүлж байна гэхлээр манай одоо орчин үеийн нийгэмд маш их одоо асуудлууд бид нар өөрсдөө хүүхдүүдтэй хүмүүсүүд бол хүүхдүүдээсээ олдоод харж байна. За хүүхдүүдгүй байсан ч гэсэн энэ одоо хүмүүсүүдийн харилцаа энэ зовлон зүдгүүр ууралцаар бинийгээ ямар ч хайр гамгүйгээр одоо муухай үгээр хилдэг, доромжилдог, шүүмжилдэг. Тэгээд ингээд яриад байдлын нийгэмд маань маш олон одоо асуудлууд байгаад байгаа. Тэгээд энэ асуудлуудаас бид нараас одоо гаргалгааг одоо хайгаад энэ ерөөсөө маш том ажил, маш том проект ахгүй юу? Тэгээд бидний бодол одоо хамгийн гол чухал зүйл бол энэ нийгмээ эрүүлжүүлэх энэ хүүхдүүдтэй одоо ирээдүйн нийгмийг маань хүүхдүүд бүрдүүлэх болохоор хүүхдүүдээ одоо бас чухал зүйлүүдийг нь одоо бид нар багаасаа олж авч чадаагүй байсан энэ мэдлэгийг одооноос хүүхдүүдтэй заагаад өгчих юм бол нийгэм маань бас арай өөр төвшөнд очих юм болов хүмүүсүүдийн илүү хумсар дээшилчих юм болвол бас энэ гэмт хэргийн тоо ч юм уу тийм ээ багасах юм болов гэсэн одоо ерөөсөө миний бол одоо энэ вижн одоо дотроо харж байгаа зүйл бол ингээл айгүй том зургаар нь ерөөхдөө өнөдийг харж байгаа ганц Монголын төвшөнд ч биш ерөөхдөө бол тэгээд энэ талаар бол би өөрөө маш олон жил ерөөдөө судалгаа хийгээд яваад байгаа асуудлуудын хаана байгаа юун дээр гацчихад байгаа хүмүүсүүд маань одоо яагаад одоо ийм сэтгэл их бухимдалтай байгаад байгаа стресстэй яваад байгаа сэтгэл готролтой яваад байгаа гэдтэй ингээд маш олон төвшнөөс нь ерөнхийдөө ингээд судлаад яваад байгаа. Тэгээд дээрэс нь би өөрөө бас анагаагч хүн. Тийм болохоор би өндөр энергитэй холбогдож өндөр энергиэс одоо мэдээлэлүүд авдаг. Тийм болохоор тэр өндөр энергиуд маань бол бас надад дамжуулж бас одоо мэдээллүүдийг бас хуваалцаж байдаг байгаа.
Тийм болохоор би одоо альва асуудлуудыг шал өөр өнцгөөс өөр түвшинд олж харж байгаа болохоор бас энэ ажлууд бол зайлшгүй хийгдэх хэрэгтэй юм байна гэдгийг ухаарад байгаа болохоор энэ ажлыг эхлүүлэх хүсэлтэй байгаа маа. Тийм болохоор бас ингээд багш нь одоо хамтарч ажиллах хүмүүсүүдээ ингээд цуглуулад явж гин. Тэгээд та нарын маань дунд ч гэсэн одоо энэ одоо маш том ажил болохоор бас нэгдэх ч юм уу те хүсэл сонирхолтой хүмүүсүүд байгаа бол бас холбогдож болно шүү гэдгийг бас бичлэгийнхаа өмнө хэлчихье. За тэгээд өнөөдөр Мантхан агш хоёр маань ямар сэдвийн талаар ярих вүлээ? Мантхан агш та өөрөөхөө одоо өнөөдрийн сэдвийг эхлүүлэх үү? За тий. Сайн байцгаана уу? Өнөөдөр морал гэсэн сэдв ярих гэж байгаа. За, моралыг болохоор ер нь монголоор ёс зүй, ёс суртахуун гэд хүмүүс их янз янзаар хэрэглээд идэм байлээ. Би болохоор моралаар нь хэрэглэх дуртай. Тэгээд одоо морал гэдэг нь яг өөрөө болохоор одоо хүн юуг зөв, юуг буруу гэж харж байна, ойлгож байна. Тэг юунд энэ одоо үнэтэй, энэ үнэн гэд үнцэн өгөөд яваад байна. Одоо тэр зүйл гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд одоо хүн ингээд төрөөд эргэн тойрноосоо ингээд мэдээлэл авч байгаа штэ. Тэгээ энэ моралыг ер нь хаанаас одоо энэ үн цэнтэй те энэ зөв буруу гэдэг мэдээллийг хаанаас аваад байна гэхээр мэдээж одоо эргэн тойрноосоо те гэр бүл, найз нөхөд, хүүхдүүд одоо найз нөхөдтэйгөө харилцаж байхдаа энэ зөв юм байна, энэ буруу юм байна. Сургуулийн орчин, цэцэрлэгийн орчин, цаашлаад нийгэм тэгээд одоо энэ хууль, дүрм юу гэдэг те ингээ маш олон юмнаас ингээд хүмүүс бүр ингээ шашнаас хүртэл үн цэнэ зөв бурууг ингээд ойлгоод явж идэг. Тэгэхээр энэ миний хувьд болохоор би ингээд багасаас ингээ өөрийгөө ингээд ажиглаад харахаар энэ үнэнгийн хойноос үнэн гэж яг хаана байна ч гэдэг юм те шудраг ёс ч одоо хаана байгаа юм бэ? Хүн чанар хаана байгаа юм бэ? Гэт маш их гайхаж явсан байгаа байхгүй юу? Тухайн үедээ бол нөгөө нэг асуултын хойноос яваад ийн гэдэг маань миний хувьд үнэн хайгаа яваад исэн байгаа байхгүй юу? Тэгээд ер нь тэгээд хүн юуг буруу, юуг зөв гэж ойлгох уу? Юунд үнцэн өгөх үү гэдэг чинь хүний ухааны асуудал. Хүний ухаан яаж ажиллаж байгаа? Ямар ухамсараар хараад байгаа гэдгээсээ болох байх гэж бодож байна. Тэгээд ер нь бол би ч гэсэн өөрөө бас ингээл те баггүй юм ингээд багаасаа туулаад явсан юугаа ингээ харахаар би юу яасан байгаа байхгүй юу? 10 жилдээ ч юм уу те юунд үнцэн нөгөө яваад исэн бэ гэхээр за энэ нэг одоо нөгөө юу гэдгийг хичээлээ хийчихэж гэдэг юм уу? Одоо ээжэд яахгүй юмсан. Одоо ингэдэг гэж байгаа байхгүй юу? Хүүхэд биш үү? Энэ морал биш үү? Ингээд хөгжих юм шат байдаг юм байна л да. Хүүхэд байх үед юу яадаг гинэ? Ингээд нэг юм худлаа одоо шийтгүүлэхгүй л бол энийг яачих гэдэг юм уу те. Гэхдээ мэдээж хүүхэд болгон янз бүр л байх. Тэгээ тухайн үедээ хүүхэд чинь өөрөө бас юу байгаа штэ. Нэг тийм баригдмал орчинд байгаад байгаа штэ. Яг өөрийнхөөрөө байхад бас хэцүү те. Хажуунаас маш их шахалт, хэр их шахалт дарамт байна гэдгээсээ шалтгаалаад хүүхэд чинь ингээд явчихж байгаа штэ. Тэгээ эхлээд ер нь хүүхэд тэгдэг гэж байгаа байхгүй юу? Ялангуяа бид нар ингээд жоохон хэцүү үед өссөн, ингээд загнуулж магнуулж ингэж өссөн
үед чинь одоо бидний ээж мэж болвол бүр амар хэцүү байсан баха тий. Бүр биднээс ч илүү хэцүү загнуулж яасан бах. Тэгэхэд Бас үгүй ч гэж тэр болно үед шүү дээ. Чинь бас гэр бүлээсээ шалтгаална. Тийм ээ? Мэдээж тийх яг тий эцэг их нь бас тийм ухамсар өндөртөө хайр энергээр гэрэлтсэн хүмүүсүүд бол юу ч хүүхдүүдэд дарамтлаа цохиж одоод хараагаад авах. Тэ мэдээж хэрэг бас тийм гэр бүл, тийм ухамсар өндөр хувьтай бас хүмүүсүүд эцэг эхүүд байсаар л байсан байгаа. Тийм ээ, тийм болохоор хүн болгон болвол эцэг эхүүдийн үед ч юм уу, бидний үед ч юм уу тийм хэцүү бас байгаагүй. Гэхдээ мэдээж хэрэг ихэнх хувийг нь бол ярих юм бол бас жоохон ухамсар хүмүүсүүд маань угаасаа эцэг эхүүд маань амьдралаа яаж болох уу гэд нөгөө тэнцлийн одоо энерги дээр явж исэн болохоор тийм хүүхдэд анхаарал тавьж чадахгүй нийгэм маань ч угаасаа айгүй хүнд байсан болохоор асуудал дүүрэн байсан болохоор хүүхдүүдээ цаг анхаарал хайрыг үзүүлж чадахгүй явж исэн байгаад байгаа. Тийм болохоор бүхий цаг үеийн бүх хүмүүсүүд хэцүү байгаагаар ярьж болохгүй шүү дээ, тий? Тийм тийм. Тэгээд хэрвээ ингээд тийм жоох юм загинж яадаг орчинтой байх юм бол хүүхдийн морал за одоо өстө нэрэ загнуулахгүй л байвал ингээ худлаа илчээч гэдэг юм уу те. Одоо тэр тийм магадлал бас байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр 6-аас биш 9-өөс 10 хэдэн наснда болохоор хүүхэд юу яадаг гэж байгаа юм. Юу гэлээ. За нэг тийм шат байдаг гэсэн. Гэтэ ямар ч гэсэн би зүгээр өөрийнхөө яг туулсан юугаасаа яриа л да. Одоо жишээ нь энэ мораль гэдэг чинь болохоор ерөөсөө хүн дотроо те юуг үнэн гэж хүлээж аваад байна. Үнц нөгөөд байна гэдгээр байгаа хгүй яг амьдрал дээр яаж байгаа жишээгээл яриа л та. Жишээ нь ингээд заримдаа нэг юм хуулийг маш их судалсан хүн ингээд идэв штэ. Хуулинд ийм байдаг, тийм байдаг гэх хуулийн үгээр ингээд үнц нь өгчөөд одоо тэрийг ингээд тулгадаг ч юм уу те. Гэтэл зарим хүмүүс болохоор мэдрэмжээр тэр сүнснийхаа одоо сүнстэйгээ их ойрхон болвол дотроос юуг зөв юуг буруу гэж энийг сүнснийхаа тэр үнэлэмжээр ингээд гаргаж хэлэнгүү тэр хоёр чинь нэг юм зөрөлдөд байгааз. Жишээ нь би бас одоо яг миний амьдрал дээр бас тохиолдсноор одоо нэг хэсэг хүмүүс ингээл дүрмээ зөрч дүрм одоо тэ хотын соёл энэ дүрмийг ингэж барихгүй бол чи баг орк морк гэд нэг юм нийтээр ингээд нэг сэвдэг штэ. Одоо жишээ нь ингээд машин замаар ингээд гарах үед заавал гарцаар гарах хэвээр. Гарцгүй газраа гарвал одоо баг тэнэг мангараараа дуудуулаад те. Гэтэл хууль дүрмэндээ бол тийм байгаад байгаа. Ерөнхийдөө бид нарт ч одоо нөгөө сүнсний нэг чадамж гэдэг нэг юм байгаа штэ. Нөгөө сөүл. Өмнө нь болохоор энийгээ бид нар ингээд орхигдуулаад дандаа ийм хууль дүрм тархины мэдлэгээр ингээд дандаа гаднаас ингээд тулгацсан дүрмээр эсвэл бол одоо энэ шашин бас яригдах гээд байгаа байхгүй юу энэ бид нар зөв буруу гэд юу өгцөн тэгээ үнц нь өгцөн бас би энийг одоо дагаж явна гэд нэг амьдралынхаа чиглэлгийг болоо сонгоцсон юмнууд байгаа штэ хүмүүсээ. Тэгэхээр энэ дотор ингээд хүмүүс маш их ингээд зөрөлддөг тий. Бидний ингээд нөгөө би энийг ойлгож чадахгүй байгаа байдал. Тэгэхээр юун дээр үнц нөгөөд байна. Тухайн хүнийг буруутахгүйгээр энэ хүн яагаад одоо ийм дүрмээрч гэдэг юм уу? Энэнд үнц нөгөөд яваад байгаа юм болоо. Эний цаана ямар шалтгаан байгаа юм болоо гэж бүгдээрээ бие биендээ хүлээцтэй хандаад тэрийг ойлгож чадах юм бол бид нар маш гоё ингээд нэг нэгтгэх гээд байгаа байхгүй юу? Тэгэхгүй зарим нь зүгээр нэг дүрм яриа л те. Гаднаас одоо яг мэдээж олон хүн ингээд нэг улс болоод амьдрахад нэг дүрм хэрэгтэй. Гэхдээ тэр дүрм чинь одоо хөдлөшгүй те. Хөдлөшгүй заавал тийм байх ёстой гэсэн юм бас байж болохгүй шүү.
нэг жоохон зайтай тэгээ уян хатан байгаарэ гэдэг ч юм уу тийм юм ингэж бүр хэлмээр одоо хүн болгон дотоо нэг тийм юм суулгамаар байгаа байхгүй юу? Одоо энэ шашин бас над дээр ингээд христийн шашин би ялангуяа одоо нөгөө тэр нэг өөрийгөө ойлгохоо байлаа тэр энерги хүчтэй мэдрээд явж явах үед надад юу яасан байхгүй юу? Тийм христийн шашингийнхан сайн мэдээгээ аягүй тарааж над дээр ирээдсэн байхгүй юу? Тэгээ би тэрийг ойлгохдоо би нэг удаа тийм саяхан нэг тийм пост хийсэн. Асуудал яг үнэндээ ингээд гаднаас биш өөрөөс байдгаа гэд. Тэгээ тэр маань одоо би энийг бол бас нэмэлт тайлбар хэрэгтэй гэж бодоод яваад идэг л та. Гэхдээ энэ бол яг энергийн түвшинд бол тэр христийн хүмүүс яагаад над дээр ирэв гэдэг чинь миний энергийн түвшин маань тийм тэр үед тийм байсан. Яа тэгэл надад нэг тийм юу хэрэгтэй байгаад байгаа байхгүй юу? Аврал гэх юм уу те тухайн үед. Яа тэгэл тэр үедээ би бас өөрөөсөө холдсон байсан. Сүнснийхаа мэдрэмжээс хол явж исэн үед би тэгж мэдэрч исэн. Тэгээ би ч өмнө нь бас христийн шашин сүмд явж исэн. Ээж маань сүмд явахыг уриалж исэн анх явъя гэд. Тэгтэн би за одоо ээж маань ингээд дагж байгаа юм чинь явж байгаа юм чинь би бас явахгүй болохгүй байх гэж бодоод хамт явж үзээд тэгээд явж явах үед штэ надаа Библи дээрх тэр сургаалууд нь маш их таалагддаг байсан. Бас их зөв юм шиг санагдал тий. Тэгээд тэр амьд хөгжим мөн миний явдаг сум бүр амьд хөгжимтэй их гоё сум байсан. Тэгтээ би явандаа зөрчилдөж эхэлсэн. Яад ч нэг тийм баахан хүмүүс нэг тийм дүр хэсгээд байгаа юм шиг надад тухайн үед санагдчихсан аахгүй. Тэгээд одоо нөгөө эсийн бүлэг мүлэг гэж явдаг байсан. Тэгээд эсийн бүлэг мүлэгт явж байхад зарим хүүхдүүд нь ингэж аахгүй юу. Өө тэр ирээгүй юу? Нөгөө нүглээ хийж яваа биз гэдэг хүнийг амар тэгээд тиймэрхүү хандлагууд нь надад ерөөсө таалагдахгүй. Тэгээд ер нь их христийн шашингийнхан тэгээд амьд хөгжимд дуртай болохоор их залуучууд их татагдаж яваад байгаа юм шиг бас санагддаг байсан надаа. Одоо зарим сүмүүд ч бас их юу яадаг штэ. Гадаад хэл заана гэдэг, англи хэл заана гэдэг, үнгүй заана гэдэг юугаар хүүхдүүдийг одоо тэр сул дорой байдал дээр нь дөрөөлж аягүй их татдаг Сул дорой дээр нь ч биш, сонирхлыг нь татчих байгаа байхгүй, сонирхлоор нь татчих штэ. Сонирхлоор нь мэдээж тухайн үед чинь бол нөгөө англи хэл сурах хүсэлтэй хүмүүсүүд эцэг эхүүд нь ч гэсэн хүүхдүүд англи хэлтэй болгочихъя гэд тэгээд нөгөө одоо тийм газар үнгүй заана гэд хар чинь одоо хин ч гэсэн хүүхдээ бас хэлтэй болж чи хүүхдэн ч бас хэл сурчъя гэд тийшээ татагдаж явж орж ийн. Бас нөгөө талаас нь та хөгжим дуу амьд хөгжим гэдэг читэй. Бидний сонсдог оршуулчин болол угаасаа бид нар ийм гоё дуун дуртай одоо бидний сүнснүүд гэсэн үг шүү дээ. Гоё дуу сонсох дуртай, гоё дуу дуулах дуртай, эсвэл дуу сонсоод гоё бүжиглэх дуртай ч юм уу. Ийм гоё сэтгэлийн жаргал ч юм уу, гоё нүдний таашаал ч юм уу, ийм гоё уран зураг мураг ч юм уу, гоё зүйлүүдэд бид нар айгу сүнснүүд маань айгу дуртай гэдэг юм билээ шүү дээ. Тэгэхээр нөгөө шашин маань бол тэр зүйлүүдийг мэдж байгаа хгүй яаж хүмүүсүүдийг өргөдөх вэ? Одоо өөрсдөө хавханд оруулах вэ гэдэг тэд нар чинь одоо нэг тэдний хувьд бол одоо энэ нөгөө нэг бяцлагнууд нь тэд нар одоо нэг тийм нэг бяцлаг одоо өөрсдөө хавханд оруулах одоо энэ орхинуудтай байж ч хүмүүсүүдийг татаж оруулна шүү дээ. Тийм болохоор одоо тэднийх нь нэг хэрэгслэл ахгүй. Тэгээ бас тэр христийн сүмнүүд ч юм бас янз бүрийн аяллуудыг зохион байгуулдаг байсан. За тэгээ бас үнэгүй хоол моол өгдөг мөгдөг гэл ингээл янз бүрийн зүйлүүдээр хүмүүсүүдийг янз бүрийн төвшин сонирхолтой хүмүүсүүдээр ингэж дамжуулж татаж оруулж байгаа байхгүй. Тэгээд би тухайн үедээ явж байхдаа бас ингээл дотроо бодоол ажиглаал ингээл явж байгаа штэ. Тэгээл нөгөө тэнгэр рүү хараад ааваа гээл тэр мөрн надаа нэг тийм сонин эвгүй санагдаал нэг эвгүй мэдрэмж өгөөл
Тэгэд би явсаар агаад эн чинь бас ингээд дотроо бас бодоол ингээл яваад байгаа шүү дээ. Энд тэ юу юм бэ? Юу юм энэ ч одоо. Тэгээ сүүлдээ энергийн юу руу ингээд явж орсон чинь тэгээ би ингээд өөрийгөө танихад бол нэг тийм гаднаас те заавал чи тих ёстой. Тихгүй бол тэгэн ч гэдэг юм уу нэг тиймэрхүү юунууд биш үү? Үгнүүд. Тийм үг сонсохоор л би ингээл сонирн болоод ингээд зүрх хөдөлдөг байна. Цаад дүрм горим гэл те. Тий. Яг мэдээж үнэхээр зөв дүрмийг бол дагна. Одоо тиймэрхүү юунуудыг те чи тихгүй бол тэгэн ч гэдэг юм уу тэр ингээд дотроос айгүй эвүүцэл төрүүлээд байдаг байхгүй юу. Гэтэл би өөрөө миний дотор хүний дотор өөрөө нэг юм нэг юу байгаа штэ ухамсарлаг юу чанар. Одоо энэ spiritual талдаа энэ мораль чинь юу вэ гэхээр ерөөсөө юу юм бэ штэ. Одоо бидний доторх тэр сүнснийхаа үнэнтэй нийцэж амьдрах чадвар гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар гаднаас заавал энэ ерөөсөө spiritual одоо мораль чинь болохоор ерөөсөө тийм дүрм биш. Дүрм дах биш. Тэ? Хүн өөрөө сүнснээсээ хүн болгоо уг нь өөртөө ингээд чагнаад үзэх юм бол дотроос нь за наат чинь биш дээ. Наа чинь нэг л буруу байна гэсэн мэдрэмжүүд байгаа. Тэгээ тэрийг нөгөө сайн сонсохгүй дандаа нөгөө гаднаас тэгхгүй бол болохгүй гэсэн, ингэхгүй бол болохгүй гэсэн гэд. Одоо энэ хүүхдүүдийн монгол хэлний хичээл мичээл дээр одоо энэ нэг хитрхи бас нэг ингээ соёл, заншил гэсэн зүйлд нэг үнцэн өгцөн байгаа байдал. Одоо жишээ нь сая бас цагаан сараар заавал ингээл бүгдээрээ дээл өмсөх ёстой юм шиг, монгол хувцас өмсөх ёстой юм шиг. Би нэг тийм юу мэдэрсэн л дээ бас цагаан сарын үеэр. Би өөрөө монгол хувцас өмсөх дургуудаа биш. Би чинь манай эмээ чинь дээл оёддаг байсан. Би чи багаасаа ингээ дээл өмсөж өссөн хүн. Айгуу дуртай ахгүй би монгол хувцсандаа. Тэгээ өнөөдрийн миний байгаа байдал маань юу чухал вэ гэхээр би тэр одоо ч бас айгүй нэлээ үнэтэй оюулдаг штэ яг гоё санаандаа таарсан юугаа хийлгээ гэвэл миний хувьд тэр чинь бас л мөнгөөр аавна. Миний хувьд тэрэнд мөнгө зарж ийснээс яг л өөртөө би одоо тулсан миний хувьд амьдрал дээр маань тулсан зүйлдээ би хөрөнгө оруулаад явж байгаа. Тэгэхэд хүмүүс ерөөсөө нөгөө хүнийг сонсож сураагүйгаас болоод ер нь нэг тийм хандлагууд айгүй ажиглагдсан байхгүй юу? Монгол хүн байж бараг дээлээ өмсөнгүү ч гэж ашиг нэг тийм цаагаараа юм нэг хавцсан юм шиг нэг юм дарамтлаад байгаа юм шиг мэдхгүй айгүй тийм хэцүү мэдрэмжүүд үе төрж байгаа байхгүй надаа. Хүн ер нь эцээ эцтэй хүний дотор юу вэ? Тэр хүн мэдгүй шүү дээ. Ерөөсөө өөрсдийнхаараа тэгэж бодож хамаагүй тэгэж яаж бас болохгүй байгаа байхгүй тий. Тэгээ энэ нэг байдлууд бас ингээд угаасаа ингээд өнгөрсөн амьдралынхаа турш монгол хүн байж ээж тэг хэрэгтэй, инг хэрэгтэй гэл. Тэгээ зарим одоо монгол хэлний хичээл дээр би сая ярих чаа бас өөр тийшээ хадуурчлаа. Нэг заавал хүүхдүүдийг зарим нэг монгол үгнүүд эдэн штэ одоо зүрц зөөгм өгч юм уу тэрийг ингээд яг орчин үед ингээд хараад хаа зарим нь ингээд хүчингүү одоо тэр философи аюух гарч идэг байхад чинь заавал хүүхдийг цээжил гэж дарамтлаад одоо дарамтлаад гэж хэлэх нь хайши цаанаасаа л яг програм тийм л дээ нэг тийм дарамт байхгүй юу? Тэр чинь дарамт байхгүй юу? Уг нь бол дарамт тэр хүмүүс ч өөрсдөө дарамтлж ийн гэж бодохгүйгээр дарамтлаад нь штэ. Систем дарамтлж штэ. Энийг цээжлэх ёстой. Энийг сурах ёстой. Тэгээ энэ зүйлүүдийг шалгалтаа өгч тэнцэх хэрэгтэй. Шалгалтаа өгч тэнцэхийн тулд яах вэ? Мэдээж тэр бүх зүйлүүдийг сурч цээжилж ижил шалгалтаа тэнцэн штэ. Ерөнхийдөө бол бүхий систем энэ 3D хэмжээний систем бол ерөөсө дарамт шахалтан дээр л айлгын сүрдүүлэлт дээр л тулгуурсан байгаа даа. Бүх салбараас нь ингээд харах юм бол шашны салбар, шинжлэх ухааны салбар, боловсролын салбарч гэдэг юм уу тэгээ техник технологич гэдэг юм уу. Ингээд ерөнхийдөө олон талаас нь ингээд харахад юмнуудыг ажиллаж авах юм бол ерөнхийдөө цаад гол санаа нь бол ерөнхийдөө дандаа ийм дарамтлсан зүйлүүд дээр тулгуурлчихсан байгаа даахгүй хүмүүсүүдийг ерөөсөө юм хязгаарлах
Тийм Харин тийм. дадлуудаараа хүний нөгөө хязгаарлаж, хүний нөгөө жинхэнэ мөн чанарыг үгүй хийж байгаа байхгүй. Тэгээ нөгөө хүүхдүүдийг энэ зүйлүүдийг сур, ийм байх ёстой, ийм энэс өөр байх юм бол энэ буруу. Тэгэхээр нөгөө хүүхд чинь буруу байхгүй тулд одоо тэр нэг бүх зүйлүүдийг нь одоо өөрийгөө хүчирхийлж одоо ингээд тархиндаа суулгахын тулд тий цээжилж штэ ерөнхийдөө ихэндээ хийх хүүхдэл бид нар ч одоо тэгж одоо зүйлүүдийг хүчээр өөрийгөө хүчилж тэрийг цээжлээд шалгалтаа өгөөд маргааш шууд мартдаг үе тохиолдод байдаг штэ гэсэн тий. Энэ юу илэрхийлээд байгаа? Одоо нэгт хэрэггүй зүйл байх нь тий нэг ангирс хэрэг болдог зүйлүүд бол тэднэр биш штэ угаасаа. Одоо тэгээд 10 жил тийм олон жил бид нар одоо зарцуулаад, зориулаад ингээд сурсан мэдлгүүдээс одоо яг амьдралд хэрэг болж байгаа зүйлүүд хэр их байна. Тэг үнэхээр тэрхэр зүйлүүд одоо хэрэгтэй зүйлүүд мөн байв уу биш байв уу? Үнэхээр одоо тэр зүйлүүдийг сурахын тулд 10 жил байна 12 жилийг зориулах шаардлага байсан уу байгаагүй юу? Хүн энэ 10 жилийн 12 жилийн мэдлэгийг аваад үнэхээр өндөр одоо мораль, этиктэй, ёс суртахуунтай, зөв шударга хүмүүсүүд болж гарсан уу энэ сургуулиудыг 10 жилийн сургуулиудыг төгсөөд. Тийш штэ тий. Одоо Тэгээд бид нар хамгийн бас түрүүнд бодож үзэх хэрэгтэй байгаа аахгүй юу? Одоо тий. эцэг хүүд бид нар чинь жоохон байхдаа хүүхэд байсан болохоор олон зүйлүүдийг одоо гүнзгий түвшинд нь харах чадвар маань хөгжөөгөл байсан шүү дээ. Тэ? Тэгэхээр одоо бид нар нас бид хүрчихсэн байна. Бидний энэ тарих одоо тодорхой хэмжээнд бас ухамсар маань хөгжиж байна. Тийм болохоор бид нар энийг харах боломжтой болцсон байна. Тийм болохоор бид нар одоо хүүхдүүд маань тэр чадвар нь бас хараахан суугаагүй болохоор одоо эцэг эхүүд бид нар одоо тэ өөр өөрсдийнхөө одоо олж авсан туршлага мэдлэг дээр үндэслэн одоо хүүхдүүдэд зориулсан энэ нөгөө үн цэнтэй мэдлэгийг тарах энэ одоо програм энэ одоо сургуулийг бид нар бүтээх хэрэгтэй байна. Бид нэр системээс голдож болохгүй. Систем маань юун дээр үндэслэн бэ гэхээр энэ гол зарчим нь юу вэ гэхээр хүнийг боолчлох. Хүний бүх энэ нандин чанаруудыг нь үгүй хийж өөртөө итгэх итгэлгүй болгох, хүч энергиг нь сорох, бүр одоо тэнэг байдал руу явуулж оруулах, бүр айдсын одоо энэ тэг яана гэсэн яаж би одоо амьдралаа болгоноо, яаж би нэг хүний нүдэнд аятайхан харагдчих уу гэсэн нэг дүр эсгсэн байдал. Хүмүүс одоо юу зааж юм гэхээр дүр эсгэлтэй л ерөнхийдөө зааж шүү. Ухаантай хүний дүр эсгэх тий. Тэгээд нэг л сайхан гаднаас нь харахад л одоо гоо сайхандаа л анхаарат байл гэдгийг одоо ингээл нөгөө бизнесийн одоо салбарууд нэгэд тий хүмүүсүүдийг энэ хувцсыг өмсөх хэрэгтэй, энэ цүнхийг барих хэрэгтэй, энэ маскуудыг тавих хэрэгтэй, ийм одоо бодгуудаар нүрээ ингэж бодож хүний нүдэнд сайхан харагдах хэрэгтэй л гэл. Олон талаас нь л ингээд нөгөө хүнийг одоо энэ төгс бүтээлэг төгс биш гэж өөртөө итгүүлж штэ. Тэгээ тэнгууд хүн энэ угаасаа нөгөө өөрхөн дотор нь нуугдж байдаг хүчээ зөв ашиглаж чадахгүй, нээж чадахгүй одоо тэгээд нөгөө энэ системийн боолчлолд нь одоо автагдаад тэдний бодлогыг л одоо ажил хэрэг болгож явж штэ. Тэгээ тийм болохоор энэ системээс ерөөсөө юм ордоодох шаардлага байхгүй ерөөсөө. Энэ улс төрчнөрөөс ч юм уу тийм ээ. Энэ одоо энэ шинжлэх ухаан ч юм уу, шашин ч юм уу, эдрээс бол үннийг хайгаад одоо өндөр ухамсарыг одоо үнэн зөв ч юм уу, шударга ёсыг тэднээс бол хайгаад байх шаардлага байхгүй. Эдгээр угаасаа бүгдээрээ үүссэн үүсэл нь угаасаа чөтгөрийн бодлого дээр суурлаж үүссэн байгаа. Энийг одоо хүмүүсүүд ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр одоо хүн төрөлхтөн болоод нэм өдийг хүртэл сурсан зүйл тархиа угаалгасан энэ байдлуудаа бүр одоо оронгоор нь өөрчлөх хэрэгтэй байгаа байхгүй бүр эсрэгээр нь болгох хэрэгтэй байгаад байгаа яг бүр ингэ нарийн ярих юм бол сурсан бүх энэ худал итгэл үнэмшлийн мэдлгүүдээ зүгээр ерөөсөө арчиж хаймаар байгаад байгаа. Тэгээ бүр шинээр одоо ингэ рестарт хийх хэрэгтэй болоод байгаа байхгүй юу? Бидний нөгөө худал хуурмын мэдлэг хэрэгтэй хэрэггүй баахан одоо нөгөө мэдлэгээр зүүн тархиад өргөчихсөн энэ чинь ингээл хүмүүсүүдийг ерөөсөө олон одоо амьдралын чухал зөвлүүдээс хойш татчихээн. Хойш болж байна бидрийг ерөөсөө. Аха. Одоо
Одоо бид нар чинь юу руу зориод байна гэхээр одоо нөгөө сөүлтэйгээ өөрийнхөө тэр дотоод мөн чанар руугаа орохыг л одоо ингээд сурах болчиход байгаа шүү дээ, тий? Уг нь бидний дотор байгаа тэр бидний дотор юуг үнэн гэдэг одоо тэрийг сонсож сурах заашгүй хэрэгтэй болчиход яг тэрийг одоо ингээд шууд сонсоод сурыг гэхэд бидний нөгөө сэтгэл зүйн асуудлууд нөгөө трама, гомдол нөгөө янз бүрийн юунууд саад болоод идэг. Тэрнтэйгээ ажиллах хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Тэгээ энэ хүн болгон бас дотроос нь яг асуугаад үзээсэй гэж бодож байна. Би одоо хүн болгомаа нэг тухайн нэг одоо би энэ нөхцөлд яах вэ гэсэн нэг асуудалтай тулгарч байгаа штэ амьдралдаа. Би одоо энэ үед яг яах вэ? Тэгэхэд та айцаараа одоо удирдуулж үйлдэл хийж гин үү? Эсвэл яг ямар ч айцгүй хайрын мэдрэмжээр үйлдэлж хийж гин үү гэдгээ дор бүрнээ ингээд үйлдэлүүдэд ажиглаад үзээрэй. Ер нь бол бидний нөгөө сөөвл энэ доторх сөөвл манд болохоор одоо хинч хараагүй байхад те хинч намайг мэдэх боломжгүй байхад би үнэнгээ хэлж чадсан уу гэдэг чинь өөрөө морал байгаа байхгүй юу? Бидний тэр доторх үнэн. Одоо тэгэхээр бид нар ингээд жоохон энэ нэг зай бариад дотгошоогоо ингээд нэг чагнад суух одоо нэг бясалгал гээл хийгээд байгаа ш тий. Тэр бясалгалын техникүүдээр тэрийг олж харж байгаа байхгүй юу? Ер нь тэгээд ихэнх хүмүүс одоо нийгэмдэр ингээд худал хуурмаг дэлгэрээд байна гэд одоо бүр дэлхийд даяараа тий. Бүр сүултээ бид нар чи ямар систем дотор амьдраад байгаа гэдэг чи одоо ингээд ил харж эхэлж штэ. Тэгэхээр энэ худал хуурмгууд хаанаас яагаад гараад ирэх гэхээр нөгөө нэг тархины мэдлэгээр хит их тархиа бөмбөгдүүлсэнд байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо бидний жаахан байхаас үеэс эхлээд давталж дайрч гисэн байгаа байхгүй бидний хүүхдүүдийн тархийг одоо ийм худал мэдээлэлээр дүүргэсэн байгаа байхгүй тий? Тэгэхээр бид нар одооноос хүүхэдтэй заавал тэр одоо гаднаас системээс шахаад байгаа мэдлэгийг шахахгүйгээр нэг жоохон ажиглаад дотгошоогоо ороод би хүүхэдтэй ямар хариу үйлдэл одоо манай Phoenix Academy-ийн гол зорилго маань хүүхдрүүл чиглээд байгаа юм л та тий. Тэгээд давхар эцэг ихтэй бас боломжоор зөвлөгөө өгөөл өөрсдөө бас юу сурж ойлгох гэдгээл яах гэдэг тий. Тэгэхээр эцэг эхүүд маань бол бид бол торхонлог оршихуй гэдэг миний одоо бас зохион байгуулалт сургалт байдаг. Тэнд бол эцэг эхүүд явах хэрэгтэй. Хүүхдүүдэд бол Phoenix Academy-д явуулах хэрэгтэй. Ингээд үе үеэрээ явчих юм бол ерөөсөө бүгдээрээ ойлгохнуудаа ойлгоод авчих юм бол тий бүгдээрээ би бинийг ингээ гоё хүндэлцээд хайрлалцаад ингээд ерөөдөө гоё тийм ив нэгдэлтэй 50 одоо гэр бүлэрээ тийм орчин гэртээ бүрдүүлэх боломж бүрднэ л гэсэн үг. Одоо энэ шашинч гэсэн тий хүн өөрөөсөө асуугаад нэг үзчихмээр байгаа байхгүй юу? Би яагаад энэ шашинг дагаж явж байгаа илээ? Юунаас болоод би яг энийг ингэж дагаад те зөв гэж бодоо яваад энэ хин нэг нь намайг хин нэгний юм нөлөө байна уу эсвэл би үнэхээр дотроосоо хүсэж гин үү? Одоо бас зарим хүмүүс ч нөгөө энэ массыг дагаал те хүмүүс ингээд юу руу шуураад байна. Одоо нэг тим аявих байдаг штэ. Нэг юм руу ингээл бөөнөрөө шуурчаар энэ нэг зөв юм шиг байна ч гэдэг юм уу одоо энд нэг юм байх шиг байна ч гэдэг юм уу те. Тэгээ яг тэр дотоод цэвэр би яагаад ингэж ингэж өөрөөсөө асуугаад тэр нэг өөрийнхөө үн цэнэлүү нэг юу шагаагаад харчмаар байна. Дээрээс нь би одоо тэ би айсаасаа болоод энийг хийчихв үү? Яг үнэхээр энэ одоо зөв үү буруу юу гэдгийг одоо маш зоригтойгоор суужгаад өөрөөсөө асуугаад өөрийнхөө үйлдэлүүдээ нэг хараад одоо та яг тэр үедээ юу хэлээд исэн бэ гэдгийг ер нь бол ойлгоно. Тэгээд түрүүн та бас нөгөө хэлсэн штэ. Ерөнхийдөө болвол
бид нар өөрөө өөрсдөө ойртох хэрэгтэй байна. Тэ өөрөө өөрсдөө дотоод дуу хоолой болоод энэ сүнснийхаа дээд биенийхээ дуу хоолой мэдрэмжийг бид нар мэдрэхийг хүсэж байгаа хүмүүсүүд болвол мэдрэхийг одоо энэ мэдрэх боломжийг юу хаадаг вэ гэхээр энэ хэрэгтэй хэрэггүй баахан тахиг дүрсэн мэдлгүүд маш их саад болдог байхгүй юу? Ийм ерөнхийдөө бол бас ингээ харах нэ ажиглаж харж байхад бол ингээд зүүн тархиа маш их хит хөгжүүлч гэсэн одоо хуульч гэдэг ч юм өмгөөлөгч гэдэг ч юм эдийн засагч гэдэг ч юм уу тийм ээ ингээд нэг тийм мастер доктор профессор энэ төр гээд энэ нөгөө зүүн тархиа хит их хөгжүүлч гэсэн хүмүүсүүд энэ зүүн сав мэдрэмжээ ерөөсөө мэдэрч чадхаа болчихсон байдаг. Бүх юмыг энэ аналитик логикоор энэ 3D хэмжээсээс юмнуудыг олж харж одоо дүгнэлт гаргаж шийдвэрүүдийг гаргаж явж идэг байгаа да. Энийг бол энэ одоо систем маань энэ том бодлого маань бол мэдчихсэн. Угаасаа хүмүүсүүдийн тархийг одоо хэрэггүй юмар дүүргэх юм бол хүн энэ зүүн сав мэдрэмж өөрөө өөрөөсөө холдноо, өөрөө өөрөөсөө холбоос нь тасарна гэдгийг мэдчихсэн болохоор зориудаар ингэж энэ чөтгөрлөг бодлого, энэ чөтгөрлөг систем маань угаасаа ингэж хүүхдүүдийг 10 жилийн боловсролын систем шиг ингэж гарч ирсэн баггүй юм зорилготойгоор. Тэгээд хүн нөгөө нэг яг зүүн тархинд хит хөгжөөд өөрөө өөрөөсөө холдчихороо одоо тэгээд айдсын энерги рүү л явж орно шүү дээ. Энэ систем нь яг хүнийг дандаа айлгадаг. Энийг сурахгүй болоод энэ дүнг авахгүй болоод энийг хийж бүтээхгүй болоод энэ амжилтанд хүрэхгүй болоод ингэхгүй болоод тэхгүй болоод чи ингээд тэ азгүй амтаа хүний тоонд орохгүй чи хүний тооноос хасагдчих шүү, амьд үлдэхгүй шүү гэд ингээд айлгаад дарамтлцдаг. Массикаар бүх айдастай, түгшүүртэй, дарамттай, стресстэй, депресстэй, сэтгэлийн готролтой явж байна. Ийм хүмүүсүүд яаж зөв шийдвэр гаргах вэ? Зөв шийдвэр гаргаж чадахгүй. Айдсынхаа энергиэс энэ хязгаарлалтынхаа байдлаас шууд буруу шийдвэрүүдийг гаргаж эхэлдэг. Ингээд энэ бүхэн чинь бүгдээрээ бодлохдоо анханаас нь ингэж ийм төлөвлөгөөтэйгээр гарч ирсэн. Хүн өөрийнхөө зүүн савн дээд биеийг мэдэрдэг. Ухамсар өндөр байх юм бол энерги нь ялангуяа өндөр байх юм бол угаасаа өөрийнхөө энэ өсөнснийхаа хөтлөлөөр зөв цагтаа зөв шийдвэрүүдийг гаргаад өөрийгөө ангаалтуудаа хийгээд ингээд 50 ад жаргалын энерги рүү явж орох боломжтой болдог. Ийм өндөр энергитэй болж чадсан хүмүүсүүд өөрийнхөө амьдрал руу дандаа одоо гоё үйл явдлуудыг сайхан хүмүүсүүдийг за тэгээ өөрийнхөө сүнснийхаа агаас чадвараа хөгжүүлээд явхлаар угаасаа амьдралд нь хэрэгтэй байгаа бүх зүйлүүдийг өөрөөрөө татаад өөрийнхөө мөрөөдлийн амьдралыг ингээд бүтээж эхэлдэг. Гайхалтай сайхан амьдралаар амьдрах боломжтойгоор бид нар энд ирж байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол үүлийн өрмөр гэсэн айхтар юмнуудыг өмнөх амьдралуудаа хийчихгүй болвол тэгээд энэ нөгөө боломжуудаас нь л одоо энэ систем маань сайхан нэрийн дор одоо шашин гэдэг нэрийн дор, боловсрал гэдэг нэрийн дор ингэж хүмүүсүүдийн боломжуудаас нь ингэж хулгайлж энергийг ашиглаж сорж энэ систем маань юугаар холддог вэ гэхээр хүн их зовсон байгаа, эрүүл бус байгаад байгаа, их ядуу байгаад байгаа, маш их янз бүрийн комплексуудтай байгаад байгаа, маш их эго өндөртэй байгаад байгаа. Ямар ч энэ хайр энерги, хүндэтгэлийн энерги, хүлээн зөвшөөрлөлтийн энерги гэсэн энэ зүйлүүдээс тасарсан байгаа үед бол хүн бол энерги сөрөг бийсүүдэд алдаж одоо ингээд зүгээр л оршиж эхэлдэг амьдрах биш. Нийгмийг хараад л үз. Яг үнэхээр амьдралаар гой амьдраад аз жаргалаар дүүрэн байгаа хүмүүсүүд хэр байна? Яамаа гэсэн одоо яаж өнөө маргааш болгоно гэж ирээдүйдээ санаа зовж энергийн дутагдлалд орцсон байгаа хүмүүсүүд хэр байна? Одоо ер нь бол ингээд юмэг зүгээр шууд хэлээд нэрлэхэд бол энэ систем гэдэг одоо энэ 3D хэмжээс энэ матриксын систем болоод энэ бүх энэ одоо бодлогууд маань бол чөтгөрийн бодлогоос үүсэлтэй байгаад байгаа. Чөтгөрийн бодлого маань бол энэ гэрэл хайрын энергиудыг үгүй хийх зорилготой байдаг. Тийм болохоор одоо нийгэмд маань муу мухай зүйлүүд газар авчихсан байна. Одоо энэ бүгдүүд өөрчлөгдөд хараа алтан үе рүү бид нар явж орж байна. Алтан үед болохоор ямар хүүхдүүд амжилттай явах вэ гэхлээр өөрийнхөө одоо сүнсний зорилгоор л явж чадах. Мэдрэмж өндөртэй, мэдрэмжээ хөгжүүлж чадсан хүмүүсүүд л энэ алтан үед одоо юунд ч санаа зовхгүйгээр аз жаргалтай амьдрах боломжтой. Саяхан би бас ярилцлага хийхээс өмнө нэг
Монгол ютуберийн залуугийн бичлэгийг бас үзлээ л дээ. Тэр аюу юм хүмүүсүүдийг бас айлгаж хүрдүүлсэн юм шин жоох байдалтай ярьж байгаа. Тавьсан хөгжим мөрч тэр юм бүр сериосны ингээ хүмүүсүүдийг шууд айцрын энерги явуулж байгаа хийж байгаа юм л да. AI одоо ингээд ерөөсөө маш олон хүмүүсүүдийн ажлуудыг ерөнхийдөө ойрын 2 жилийн дотор ингээд нөхөж хийх болно. Маш олон хүмүүсүүд бол одоо ингээд удахгүй ажилгүй болгож байна. Тэгэхээр одоо энэ цаг үед одоо хин амьд үлдэх вэ гэж ярьж байгаа байхгүй. Хүн ерөнхийдөө амьд явхад бол нэг авсан юм хэрэг болоод байдаггүй. Устай байхад тэгээд идэх жаахан хоолтой байхад орон гэртэй байхад хүн ер нь амьд үлдчихэж штэ. Тэ? Заавал хүн энэ одоо нийгэмд амьд үлдэхийн тулд 10 машинтай 2-3 хаустай тэ ингээд нэг тийм баахан брендер бие хувцчихсан ингэж амьдарч амьд үлдэх гэдэг юм. Үгүй штэ. Хүн ерөнхийдөө аятайхан одоо зүгээр амьд үлдэх гэхэд бол хүнднийх айхтар их юм байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө ярьж байгаа энэ одоо энэ инфлюенсерүүд байна л да маш олон одоо дагагч нартай болчихсон энэ ютуберүүд ч юм уу. Тэгээ хүүхдүүдийг ч юм уу одоо ингээд хүмүүсүүдийн тархиудыг маш их яаж байна. Бас угааж байна. Янз бүрийн далд бодлогоодтай хүмүүсүүдийг шууд амьд үлдэх вэ гэдээ одоо шууд хүнийг нэг айлгаж байна шүү дээ. Тэгэхээр нэрээ яана одоо би удахгүй ингээд ажлаа алдчих юм байна. Мэдээж хэрэг бас олон талаас нь харах хэрэгтэй л та. Мэдээж хэрэг дараагийн 2-3 жил одоо AI гэдэг зүйл хөгжиж байгаа олон хүмүүсийг ажилгүй болгох нь ойлгомжтой. Нөгөө талаас нь харах юм бол эн чинь маш том боломж хүн төрөлхтөнд ирж байгаа. Хүн одоо ингээл дургуй зүйлээ л маш их олон хүмүүсд хийж явдаг штеп ерөөсөө амьдардаг штеп. Одоо энэ зүйлүүдэд болох хэрэгтэй болчихж штеп зүгээр ажлаа үзээ ядаа зүгээр мөнгөний төлөө өөрийнхөө цаг хугацаа бие завдаг байсан бол одоо энийг зүгээр өөрчлөх хэрэгтэй. Өөрийнхөө дуртай зүйлийг хийж одоо сүнснийхэн зорилго гэдэг ч юм уу те энэ зүйлүүдэд ажил хэрэг болгох. Одоо энэ гайхалтай үе рүү бид нар явж орж ийн хараа. Энэ AI гэдэг зүйл маань энэ роботууд маань одоо ингээд хүнээс маш их цаг эрч хүч шаарддаг ажлыг дандаа таталттай гэдэг ажлуудыг бол ингээд орлуулад тэд нар ингээд хийж эхлэх байх нь. Хүн төрөлхтөн маань бол яг л одоо өөрсдөө хүн гэдэг одоо чадвараа ашиглах хэрэгтэй болж штэ. Тэ бид нар ч одоо өндөр ухамсартай, өндөр одоо потенциалтай, чадваруудтай сүүлийн нөгөө энэ одоо хуучин нийгэм дэлхийд бол хүнд энэ боломж байсангүй өөрөө яг ингээд тэ яг өөрийнхөө потенциалыг бүрээ ашиглах боломж бол маш цөөхөн хүмүүсүүдэд байсан. Ямар хүмүүсүүдэд байсан бэ гэхээр үнэхээр зоригтой яг энийхээ хойноос явж чадах ийм одоо өөрийнхөө байр суурь өөртөө үнж байсан хүмүүсүүд л одоо энэ замаар явж ирсэн байгаа артистууд ч юм уу тийм ээ. Тэд нар бол яг л өөрийнхөө сонирхлыг хөөгөл явж исэн. Явдаг штэ ерөнхийдөө бол тийм. Ихэнх хүмүүсүүд маань бол ер нь тийм одоо ухамсарч нэгт байсангүй, ихэнх хүмүүс тийм зоригч байдаггүй байлаа. Одоо бол хараа хүмүүсүүдийг зүгээр шууд одоо шахалт руу орж штэ. Ажлаа алдсан одоо юу хийх юм? Яаж мөнгө олох юм? Тэ? Тэгэхээр ирээдүйд ерөнхийдөө бол энэ мөнгө төгрөг гэдэг зүйлч бас алга болоод эхэлнэ. Хүн үнэхээр өөрийнхөө энергийн түвшин одоо сумсрын түвшин хэр байгаас л одоо хүний материалыг амьдрах шийдэгдэж эхэлдэг болно. Ийм гайхалтай үе рүү бид нар явж орж байна. Тэгэхээр харин одоо энэ бидний зохион байгуулалт маань Phoenix гэдэг академи гэдэг чинь гол одоо утга учир энд яваад байгаа байхгүй. Бид нар сошиал эрдэнэлөө явж орж байна. Одоо бол хүн зүгээр зүүн тархиа хэд хөгжүүлээд маш олон зүйлүүдийг ингээд цээжилчихсэн. Өндөр одоо матриксийнхаа системдээ их өндөр боловсралтай гэдэг одоо дүгнэлтээр одоо их сургууль мургуудад ерөнхийдөө бол ингээд те ерөөсөө хэрэггүй болж эхэлж штэ. Одоо хуульч мууч гэдэг янз бүрийн олон мэргэжлүүд одоо алга болоод хэрэггүй болоод эхлэхэр чинь ирээдүйд энэ AI гэдэг зүйл чинь бүгдийг хийгээд эхэлж штэ. Тэгэхээр одоо энэ систем нь бол бүр маш томоо өөрчлөлт ингээд орж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ гайхалтай цаг үе рүү ерөнхийдөө явж орж байна. Хэн одоо энийг одоо яаж харж байна? Тэ? Амар цаг үе рүү явж орж би ингээ удахгүй ажилгүй болох юм байна гэл ингээл зүүн тархиа хөгжүүлээ зүүн тархиндаа ихтгэл айдсын энерги рүү явж ороод
явах юм бол тэр хүмүүсүүд үнэхээр бүр ингээд аж төрөлгөө бүр ингээд хэцүү байдлууд явж орно. Өөр өнцгөөс харж байгаа бид нар гайхалтай өрөө явж орж байгаа нь би тэгэхээр энэ үед одоо яаж хүн шиг амьдрах вэ гэхээр би одоо ухамсар энергийг дэвшүүлэх хэрэгтэй байна. Яаж дэвшүүлэх гэхээр өөрийнхөө сүйдрүүдтэй нүүрт болно, өөрийгөө эхлээд ангаах хэрэгтэй юм байна. Тэгээд сүүлд нь өөрийнхөө сүнсний чадваруудад танилцах хэрэгтэй юм байна. Өөрийнхөө сүнсний зорилгыг ухамсарлах хэрэгтэй юм байна. Тэгээд бүх зүйлүүд энерги болохоор өөр чинь энерги ямар түвшинд байна тэр амьдралыг та өөртөө татаж бүтээж одоо материал болгож эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр бид нар одоо бүрийн энэ энергийн одоо шилжилт рүү энерги амьдрал руу одоо бүр явж орж байна. Тэгэхээр бүх зүйлүүд одоо өөрийн чинь түвшин өөрийн чинь ухамсар энергийн түвшингээс шууд хамаарна. ийм гайхалтай. Тэгэхээр бол одоо энэ дээр ажиллаа хийхгүй байгаа энэ ухамсарын ажлыг хийж өгөхгүй байгаа хүмүүсүүд бол тэгэл өөрсдийнхөө энерги нь маш дагуур хар байгаа бол тэгэл бүр маш зовлон гол дүүрсэн хэцүү амьдралаар л одоо өөрийнхөө амьдралыг өдөр хоногуудыг дүүргээд явна л гэсэн үг. Тэгэхээр энэ маань юу гэж юм гэхээр одоо энийг манай дэлхийн том цэвэрлэгэл явагдаж байгаагийн одоо цэвэрлэгээ ихэлсэн байгаагийн шинж. Энэ цэвэрлэгээ хүн төрөлхтөнд маш их хэрэгтэй байгаад байгаа. Тийм болохоор одоо энэ боловсролыг хүүхдүүдтэй бид нар багаснаа олох хэрэгтэй байна. Эцэг эхүүд ч гэсэн энэ талаар одоо суралцаж хөгжих хэрэгтэй байна. Тийм болохоор энэ сургалт маань удахгүй 4 сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Та нар маань хүүхдүүдээ одоо 6-аас 14 насны болоод 15-аас 18 насны хүүхдүүдтэй болоод энэ хоёр одоо бүлгүүт тохирсон ангиудад нь явуулаад тэгээд энэ мэдлгүүдийг одоо хүүхдүүдтэй багаас нь олгож олоход нь тус болж энэ том хөрөнгө оруулалтуудыг хүүхдүүдтэй хийгэрээ. Тэгээд бичлэгийг маань энэ хүртэл үзсэн та нартай маш их баярлалаа. Удахгүй дараагийнхаа бас юм ярилцлагаараа уулзцгаая. Тэгээд та нарт маань бас өөрсдөд чинь ямар санаа оноо байна те эцэг эхүүд маань бид нар энэ бол шин одоо програм шин одоо сургууль нэгт гэдэг аахгүй тийм болохоор тэгээ олон хүмүүсүүдийн одоо гайхалтай санаанууд цугларах тусам гайхалтай бид нар одоо энэ хүүхдүүдийг хөгжүүлэх програмыг одоо бүтээх гэж сургалтын одоо энэ програмыг бүтээх боломжтой болно. Тийм болохоор та эцэг эхүүд ч гэсэн харилцаатай байх хэрэгтэй. Тэгээд мантаа агшд маань бас нэмж хэлэх зүйл байна уу? За нэг байхгүй дээ. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол өнөөдрийнхөө ярилцлагаар бас та нартай хэрэгтэй зүйлүүдийг хүргэж чадсан гэдэгтээ итгэлтэй байна. Тэгээ энэ ярьж байгаа зүйлүүд бол ерөнхийдөө маш одоо өндөр түвшний юмнууд ерөнхийдөө яригадад байгаад байгаа. Тэгээд энэ ярьж байгаа зүйлүүдийг ойлгохгүй байна гэсэн хүмүүсд байгаа болоод та нар маань өөрсдөө хөгжүүлэх хэрэгтэй байна. Олон зүйлүүдийг одоо сурч ажиглалт өөрсдөө хийж хөгжүүлэх хэрэгтэй байна. Тэгээд ойлгохгүй зүйлүүдэд шүмжилдэг биш. Яагаад энэ юуны талаар яриад байна? Ядаж ойлгохгүй байгаа л ойлгохгүй зүйлийн талаар асуултаа бичээд үлдээ. Тэгээ боломжоор бид угаасаа хариултаа. Юу юм байна л та. Тий. Зүгээр нөгөө сонсоол те. Үгүй санал нийлэхгүй байна. Санал нийлж ийн гэхээс илүү зүгээр та өөрөөсөө асуугаад үзээрэй. Би юмыг одоо шийдвэр гаргахдаа айцнаар тулгуурлаж гаргадаггүй бас ингээ те. За энэ тийхгүй бол болохгүй дээ ч гэдэг юм уу. Эсвэл яг хайрын мэдрэмжэн дээрээ энэ яг үнэн шүү нэрэ гэж бодож гаргадаггүй. Одоо тэр ялангуяа те нөгөө шашин шүтлэг тэр хууль дүрмийн дагуу бас өөрийнхөө аюуг зүтгээд дээдэггүй. Юунд үнцгийн нөгөөд энэ гэдгээ нэг ажиглаад хараад үзээрэй. Тэгээд хүсвэл бас комент сект те өөрийнхөө санаа оноог бас бичих юм бол сонирхоод уншвал бас бид нар ч нөө хүн учраас би энтэйгээ зөв болоосаа харилцаж ээж бид нар уучраа олж цаашаа явах гэдэг шүү дээ тий. Тийм болохоор зүгээр л нэг тийм өнгөцгөн байдлаар энэ яста худлаа ярьж гин энэ буруу байна гэхээс илүү яагаад тэгж санагдаад байна гэдэг юм айгуу гоё тийм нэг бие бинийгээ хүндэлж ингэж харилцаж сурвал илүү бид нар одоо цаашаага үнэн рүү дөхнө гэж би боддог байхгүй юу. Тийм болохоор тэгжил урайлмаар байна. Тийм. Санал нийлэхгүй байж болно шүү дээ. Тийм ээ. Яг санал нийлэхгүй бол яг юун дээр санал нийлэхгүй байгаа гэдэг яг нарийн юм бичих хэрэгтэй.
Тэ? Тэгээд юун дээр санал нийлэхгүй ч юм уу өөр эсвэл одоо шүүмжлэх зүйл юу вэ? Яг юу одоо буруу яриад байна гэдгийг нь ярих хэрэгтэй. Тэгэхгүй тэг нэг зүгээр тойроо зүгээр санал нийлэхгүй байж гэдэг ч юм уу. Тэ ойлгохгүй байж гэдэг ч юм уу. Ингээл сул уг мөгөн дээр л одоо ингэж ярьж чинь тэгж ярьж чинь гэдэг их тийм шүүмжлэлтэй нэг шал хэрэггүй юм л одоо бичээд байгаа аахгүй яг үндэ бол. Тэ? Яг комент бичиж сэтгэлдээ хуваалцах гэдэг бол зүгээр яг юун дээр санал нийлэхгүй байгаа. Яг юу одоо бид хоёр ялангуяа одоо буруу яриад байгаа бол яг юу буруу яриад байна. Яг үндслэлтэй юм ярих хэрэгтэй. Одоо бид нар насанд хүрчихсэн хүмүүсүүд юм чинь эцэг эхүүд болчихсон юм чинь жоохон хариуцлагатай байх хэрэгтэй. Тэгэхгүй тэгээд нэг сонин хүүхдүүд шиг те нэг аашлаад байх шаардлага байхгүй. Тэгээ хүүхдүүд маань бол биднийг харж бидрээс үлгэр дуурайд авдаг. Тэгээ хүүхдүүд ягаад их бас өөрсдөө юм шүмжлэлтэй бид нар эцэг эхүүд өөр өөрсдөө хэл амраа өгөө одоо би бинийг ойлгоцож чаддаггүй болоод тэ бусдаа ингээл байнга шүмжилдэг бусдыг дайрдаг дарамжилдаг байх юм бол хүүхдүүд чинь таны хүүхдүүд ч гэсэн тийм хүн болж өснөө. Тийм болохоор эцэг эхүүд бид нар өөрсдөө бас өөрсдийн гаргаж байгаа үйлдэл хэлж байгаа үг эндээ бас хариуцлагатай хандах хэрэгтэй. Тэгээд энэ шүүмжлэлийг одоо эрхэмлэхийг нэгт тавьдаг болох хэрэгтэй. Яриад байгаа зүйлүүдийн гол санаа зорилго нь юу байгаа даа гэдгийг нь харах гэж нэг жоохон гүнзгий түвшин рүү нэвтэрч орж сурмаар байна. Бүх юмнуудыг өнгөцгөн байдлаар хардаг биш. Тэгээ нэг ярьж байгаа зүйлүүдийн ганц 2 минутыг сонсчоод бүтнээрээ сонсоогүй бүтэн зүйлийг нь ч ойлгоогүй байж ич одоо хэл амаа долооддаг ч юм уу ингээд ийм байдлыг бас гаргадаг эцэг эхүүд ч юм уу хүмүүс байгаа бол тэгээд өөрсдөө тэгээд амьдралаас авах хэвээр тэгээд сургамжаа авах хэвээр цагтаа аваад гэдэг нэг буруу үйлдэл хийгээд явдаг байдал бас тэгэд мэдж байгаа ойлгож байгаа хүмүүсд бас байгаа дөө. Тэгээд угаасаа бид хоёрын ярьж байгаа зүйлүүдийг бол тэгээд сонсдог хүмүүст нь сонсоод ойлгох хэвээр зүйлүүдэд ойлгоод авчдаг бол тэр масс гэд одоо цаг нь болоогүй байгаа хүмүүсүүдэд бол хичнээн юугч тайлбарлаж хэлсэн ойлгохгүй. Тийм болохоор үйл ажиллагааг маань дэмждэг ойлгож байгаа эцэг эхүүд тэд нартаа л ерөнхийдөө зориулаад хийж байна. Тийм болохоор үйл ажиллагааг минь дэмжиж байгаа бол тэгээд энэ бичлэгээ хэрэгтэй хүмүүсд нь бас цааш нь шеэр хийгээд тэгээд хэрэгтэй санаа оноо байх юм бол комент хэсэгт бичээд энэ бичлэгийг бас лайк дараад тэгээд хамт байсан та нартай маш их баярлалаа. Тэгээд удахгүй дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай.